хайрын шивнэт оюутны жилүүд хайрынхаа маратон хилтэнд шаандсан хамгаас дотон миний сургууль бидэг номын багшта биширсэн би бүгдээ манхин оюутнууд алтанасны хүслийг дивжээсэн гандшгүй цэцэг оюутны амьдрал гарын минь ганцхан хүргэж ачилсан баяамда миний сургууль бидэг номын багшта биширсэн би бүгдээ манхин оюутнууд атанасны гэгэн уян авин шиг хайрлах мэрэгж андарлын дуран хөлимэн хүрээсэн аштын бахархал миний сургууль бидэг номын багштан биширсэн би бүгдээ манхин оюутнууд бидэг номын багштан биширсэн би бүгдээ манхин оюутнууд бидэг номын багштан биширсэн би бүгдээ манхин оюутнууд манхин оюутнууд Хүн болж төрнө гэдэг атга будааг зүгний эвзүүр тасахад тогтож үлддэг ширхэг будаатай адилхан гэж монголчууд ярьдаг билээ. Гэвч хүмүүн заяаг олоод төрсөн боловч амьдралын эрхээр хүн бүр адил тэгш хувь заяатай байдгүй тун харамсалтай. Хоногийн хоол талхны мөнгө олохын тулд өөрийн таван жингээр босож үдшийн бүрий болтол хөдөлмөрлөөд дөнгөж данган амьдралаа залгуулж байгаа нэгэн байхад өдөрт хэдэн сая төгрөгийг хоол хүнс хувцас хунар гоо сайхан унаа машиндаа зарцуулдаг нэгэн ч бас байх юм а. Гэхдээ хүн бүр нэг л зүйлээрээ адилхан бид бүгдийн хорвоод үлгийн авс хоёрыг адилхан дамждаг жавтай. Хэрвээ энэ хорвоо дээр буян гэж байдаг бол дээдийн буян нь хүн хүндээ туслах явдал юм а. Тэр тусмаа цөөхөн монголчууд бид амьдралын эрхээр гандуу гундуухан яваач зөв бодол эерэг ирмэлзэлтэй нэгэндээ туслах нь хамгаас том буян гэхэд эсдэггүй юм а.
Намайг Ганболтын Базарсад гэдэг Мандах бүртгэлэг сургуулийн англи 1-р курс сурдаг. Итгэл сэтгэлийн гүр сангийн гишүүн байгаа. Энд ямар учиртай аян явж байна, үйл ажиллагаа болж байна гэхээр өнөөдөр болохоор юу яасан? Хандив аян зарлаад бид бүхэн сайн үс хийгээд өнөөдөр хүлээлт өгөх байж байна. Энэ сайн үс маань ямар утга учиртай сайн үс юм бэ гэхээр итгэл сэтгэлийн гүр сандаа бүртгэлтэй байдаг айлуудаас нэг айл сонгоод тэр айл маань сар 3 хүүхэдтэй Тасмааслын төвцөнд амьдардаг нэг эгч байгаа. Тэгээд тэр эгчтэй болохоор бөөнөрөө эсвэглэж хүүдрэхээс өмнө туслая, орон гэртээ болгоё гэсэн хүсэлтээр Нэгтлэн бодох бүртгэл англи 1-р курсээс санаачлаад хандив аяныг зарласан байгаа. Тэгээд энэ хандив аяныг болохоор 12 сарын 1-ний өдөр захирлаараа батлуулаад 12 сарын 15 хүртэл нийт 14 хоног зарлаад Мандах бүртгэлэг сургуулийн төв салбарын нийт 20 анги оролцож багш ажилчид нэгдсэн байгаа. Тэгээд энэ аянд хандив өргөсөн багш ажилчид сургуулийн захиргааны хамт олон 27 дугаар орооны дарга ажилчид тэгээд Мандах бүртгэлэг сургуулийн бүх оюутнуудаа маш их баярлалаа. За тийм ээ, өнөөдөр манай бид мандахчууд аяны хүрээнд манай англи хэлний 1-р курсын оюутнууд ингээд энэ Баян зүрх дүүргийн 27 дугаар хороонд амжиргааны төвшин доогуур нэг түүцэнд амьдарч байгаа гэр бүлийг өнөөдөр ингээд ийм сайхан гэр оронтой болгож байгаа. За энд одоо манай сургуулийн багш нар, манай нийт оюутнууд хамрагдсан байгаа. За тэгэхээр юуны өмнө маш их баяртай байна. Гадаа одоо Идрис тачилсан, жавар тачилсан энэ өвлийн хүүтэнд одоо үнэхээр хүнийхээ төлөө нэгнийхээ төлөө сэтгэл гаргавал одоо юу ч ажирахгүй хийж болдгийм ба гэсэн үнэхээр тод жишээг үнэхээр манай Мандах бүртгэл их сургуулийн оюутнууд, за тэр дундаа Мандах бүртгэл их сургуулийн удирдлагууд, за дээр нь итгэл сэтгэлийн бүр сангийн нийт хамт олноос би мэдэрч чадлаа. За манай хорооны одоо бас 4 хүүхэдтэй зорилт бүлгийн ийм иргэн байж байгаа. Энэ иргэнд маань бас өөрсдийн одоо сургуулийнхаа оюутнуудын залуучуудын маань давлгааг үүсгэж Мандах бүртгэл их сургуулийнхаа хэмжээнд одоо энэ сайн үйлсийг аяныг зохион байгуулсан манай итгэл сэтгэлийн гүр сангийн одоо танай итгэл сэтгэлийн гүр сангийн одоо гишүүн Базраа дүүдээ бас маш их баярлалаа. Хорооныхоо нийт ард түмний өмнөөс бас хорооныхоо ажилтны албаагчдын өмнөөс одоо танай байгууллагынхаа хамт олон Мандах бүртгэл их сургуулийнхаа нийт хамт олонд маш их баярлж байгаагаа илэрхийлье. За одоо бид нар гэрээ барьчлаа. Игч маань айлынхаа энэ төвцөн дээр ирсэн байна. Игч маань болохоор бид нар болохоор сайн үйлсийн аян үйл ажиллагаа явуулж байгааг хэлээг байгаа. Игч маань мэдээг байгаа. Тэгээ одоо орж бүгдээрээ хоошо дагуулад явцгаана. Яг энэ үйл ажиллагаанд гардаж оролцсон яг манай сургуулийн Мандах бүртгэл их сургуулийн оюутны зөвлөлийн хамт олон ирсэн байна. За тэгээ өглөөнөөс хойш бид нэр ингээ яриад итгэл сэтгэлийн гүр төрийн бас байгууллага, за тэгээ 27 дугаар хорооны засаг дарга, за тэгээ Тэнгэрийн дорооны хороо тэмцэж ухаарч тэмүүлж явна би Хөгтөдөө Юунаас
Маш их баяртай. Бас бодож хэлсэн. Жавар сөрөн алхах тусам Дарихын хууч хийцтэй тосоол ажилуулдаг, түүц ажилуулдаг. За тэгээд дээрэс нь бас хүүхдүүдийн амьдралыг авч явахын тулд эндээ 2 хүүхдтэйгээ томтойгоо амьдраад дээрээ 2 хүүхдийн ялгууд нь дүүгэнтэй амьдрдаг ийм нөхцөл байдалтай байна. Тэгээд өнөөдөр бас яг одоо миний хувьд бол хариуцлагатайгаар эзэнтэй очисон гэж ингэж хэлэхэд бол таатай байна. Тэгээд хамгийн дөрөнд бас энэ оюутнуудын маань сэтгэл нэгдүгээр, хоёрдугаар бас багш нар маань ингээд би одоо та хоёрыг багш гэж ойлгож байгаа. Тэгээд ойлгож өдөржингөө ингээ хамт байгаад энэ аяныг бас сургууль удирдлага хамт олонныхаа төвшөнд бас асан дүрэгчдийнхаа төвшөнд ингээд ойлгоод энэ оюутнуудынхаа нийгмийн хариу энэ сайн үе сайныг дэмжиж ингээ ажилласанд өдөрт хүртэл ажилласан хорооныхоо нийт иргэдийн өмнөөс маш их баярлалаа гэж хэлье. Та зохион байгуулсан мандах бүртгэл их сургуулийн хамт олон оюутнууд, багш нар мөн одоо сургуулийн удирдлагууд одоо бүх хүмүүст маш их одоо талархснаа илэрхийлье. Гишүүн Базарсад манай одоо ихтгэл сэтгэлийн курсанд 2 сард элсэн орсон тэр цагаас хойш бас маш олон айдлыг одоо орон гэртээ болгож оюун мундаг залуу байгаа. За одоо ингээд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг дарга Бат Дэлгэртэй бас чин сэтгэлээсээ бас баярлж байна. Ингээд гэр барих газар мазар одоо ерөөсөө бүх зүйлийг бас олж өгч бидэнд бас дэмжлэг үзүүлж байгаа. Тэгээд Дашуугийн эгчтэй одоо энэ өргөө цагаан гэртээ одоо өр хүүхдээ тойруулаад дутагдах, гачигдах зүйлгүйгээр ингээд инх тунх сайхан одоо амьдрах болтугай гэсэн одоо ерөөлийг өргөж байна. Ямар газар амьдарч вэ? Нөгөө түүцэн нөгөө тосмал моторын цэцэрлэн тэгээ тэндээ. Тэгээд та чи хэдэн хүүхэдтэй вэ? 3 хүүхэдтэй. Тэгэд хавар 4 сард түлэгдээд нөгөө гэр байсан нөгөөх нь түлэгдээд 2 сар эмнэлэг твтээд гарч ирээд бас босч чадахгүй өвтөрт байж байгаа нөгөө гэрийн дээвэр турмуурга бүгдийг маш их баяртай байна. Одоо мандах бүртгэлтэй сургуулийнхаа хамт олонд болон захирлалт нь сургуулийн нийт хамт олонд нь маш баярлалаа гэж хэлье.